Хүүхэд ингээд дарамт шахалтыг мэдрээд стрессийн гормон ялгарч байгаа үед энэ тархинд болохоор энэ аюултай, түгшүүртэй, аюултай нөхцөл байдал үүслээ гингүүд аюултай нөхцөл байдал үед тархи яаж ажилтгүй гэхээр логик буюу энэ логикийг хариуцдаг урд тархи шууд ажиллагаа шууд гажуудлал үүсээд зөвхөн зовт эсвэл тэмц эсвэл одоо фриз одоо юу гэдэг паникт орох. Тэ ийм 3 төлөвийг үзүүлдэг байхгүй. Тэгэхээр хүүхдийг тэгэж стресс дүүлж сургана гэдэг бол яг логик сэтгэлийг хааж байгаа буюу сурах үйл явцад маш сөргөөр нөлөөлдөг. Тэр хүүхд тийм амжилттай сурч чадахгүй гэсэн. Тэгэхээр аюулгүй байдлыг бий болгож урд тарих буюу тэр логикоор тэр сэтгэн бодох үйл ажиллагаа маш сайн хамгийн өндөр түвшиндөө явагддаг. Тэгээ би бол бүлгийн зөвлөгөө сэтгэл заслууд маш хийя гэж бодож байгаа. Ялангуяа өөр төгөө ажиллах боломжтой дундаас ахлах ангийн түвшний хүүхдүүд бол бүрэн өөрийнхөө травмагаа илэрхийлээд яриад засал авах одоо боломжтой байдаг. Бага насны хүүхдүүд дээр бага ангийн те 1-5 дугаар ангийн хүүхдүүд гэдэг юм уу. Тэр хүүхдүүд дээр бол илүү тоглоомын аргаар эсвэл урлагийн сэтгэл заслын аргаар травмаг илрүүлж засах боломжтой байдаг. Octolearn London School. Зөв дадал, зөв хүн.